Сайн байцгаана уу залуусаа. Энэ удаагийн хичээлээр бүгдээрээ сэтгүүлийн нүүр хэрхэн хийхийг үздэсгэе. За тэгэхээр мэдээж юуны өмнө бүгдээрээ сэтгүүлийнхаа үндсэн хэмжээтэйгээр ажлынхаа талбарыг нээх хэрэгтэй. За хөвчлэн A4 байдаг учраас бүгдээрээ A4 нээч. За хэвлэгч байгаа учраас смүк болох шаардлагатай. Гэхдээ энэ хичээл учраас бүгдээрээ хэвлэхгүй учраас за RGB-гээр нээч. Яа тэгэхээр бид нэр одоо видео хэлбэрээр үзэх учраас энэ RGB бол илүү өнгөн тод бүр зөв харагдах болно. За тэгэхээр окей, энэ ажлын талбараа нэ. За хамгийн түрүүнд мэдээж бид одоо сэтгүүлийнхаа cover зургийг оруулж ирнэ. За бид нэр cover дээр нь хөвчлэн моделийн зураг тавьсаг, за мөн typography ч юм уу бичээд янз бүрийн 3D рендер эсвэл машинч байж болно тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ моделийн зургийг оруулж ирье. За тэгэхээр энэ зургийг бүгдээрээ ашиглах болно. Энэ зураг бол маш сайн чанартай авахсан зураг учраас ашиглахад нэлээд тохиромжтой. Тэгэхээр бидний сэтгүүлийн нүүрнээр тавьдаг зургийн чанар бол маш чухал учраас та бүхэн чанартай сайн хараарай. Мэргэжлийн камераар авсан сайн чанартай зургийг аль болох ашиглахыг бодох хэрэгтэй. За тэгэхээр энэ зургийн хувьд бол за би энэ сайтаас авсан. За тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ сайтаас бас за мөн энэ зургийн бүтээгч чихэн одоо энэ хуцаар ороод зочлоод мөн зурнуудыг нь бас ашиглах боломжтой. За энэ зургийг арилжааны бодлооны зорилгоноос бусдаар бол бас ашиглаж болно гэсэн зөвшөөрлөлтөй байж байгаа. За тийм учраас та бүхэн сайтаар ороод аваарай гэж хэлэх байна. За тэгэхээр линк нь энэ байна. За бүгдээрээ сэтгүүлийнхаа ажилд орцгоё. За ингээд энэ зургийг авчиад бид нэр одоо ажлын талбар дээр авчираад байна. За тэгэхээр баг зэрэг бидний ажлын талбараас жижиг юм байна. Тэгэхээр баг зэрэг татаад амруулчих. За бас татаж авсан зураг учраас галттай том байж чадахгүй байна. Тэгэхээр бүгдээрээ баг зэрэг татаж томруулаад ашиглачнаа зураг. За тэгээд зургийнхаа хэмжээг мэдээж бас хэр том жижигтэй ямар хурцтай тавих вэ гэдгээ бүгдээрээ тохируулах хэрэгтэй. За иймэрхүү байхад ихэд болох юм шиг байна. За болж байна. За тэгэхээр бидний энэ зураг бол таслах шаардлагагүй. Аль хэдийн одоо янзлсан бэлэн зураг байгаа учраас заавал бидний таслах ажлыг дахин хийх шаардлага байхгүй. За тийм учраас гол зүйл нь бид нар текст өрөх болон загварынхаа ажилд орцгоё. За тэгэхээр мэдээж хамгийн ихэнд бүгдээрээ сэтгүүлийнхаа гарчийг буюу сэтгүүлийнхаа нэрийг тавина тодорхой. За тэгэхээр өмнө нээжсэн сэтгүүл бол бэлэн сэтгүүлийн одоо гарчиг толгой байж идэг. За тэгэхээр бид нар эхлээд фонтоо сонгож өгье. За миний хувьд бол Open Sans гэсэн энэ болтыг энэ фонтыг одоо ашигламаар санагдаж байна. За тэгэхээр энэ фонт бас үнэгүй. За та бүхэн Google-ээр хайгаад татаад авчулна. Загвар гэсэн за загвар гэсэн нэртэй сэтгүүл бай. За тэгэхээр Open Sans биш магадгүй робота. За робота байж болох юм байна. За тэгшин фонт учраас би роботыг сонгож байна. За тэгэхээр сэтгүүлийнхаа гарчгийг бүгдээрээ ямар нэгэн стайлд оруулж өгье. За layer стайлаасаа бид нар gradient-ийг сонгож ашиглаж болж байна. За gradient-аас тэр за магадгүй энэ өнгийг соруулж өгөөд за мөн энэ өнгийг соруулаад өгч байна. За энэ баг зэргийн цайвар. За тэгэхээр ер нь бол аль болох цайвар байвал зүгээр ах. За тийм учраас нилээ одоо opacity-г нь багасгаж өгье. За мөн бүгдээрээ баг зэргийг томруулад за тэгэхээр болж байна. За одоо бүгдээрээ энэ дээр маск оруулж өгөөд үүнсэндээ бид нэр энэ эмэгтэйгийн ард байгаа мэт болгож оруулж өгье. За тэгэхээр маскын дээр бүгдээрээ зурна. За эсвэл бүгдээрээ төхөр аваад энд ингэж тохиж өгснөөр за тохиромж муутай навч энэ зургийн одоо өнгө нь ойролцоогоо учраас шиг ороод байна. Тэгэхээр маскаар
ангийн малрал биер авах хэрэгтэй. За баг зэрэг харднаас нэмж өгье. За одоо бүгдээ pen tool авч жаад нэг black хараг сонгож өгөөд Ctrl дараад чирнэ. Ctrl дараад зүүн цайн холбоод Ctrl Enter. За мөн энд бас тутаж байна. Ctrl Enter. Shift F5. За лэрийн Shift F5. Black. За тэгэхээр ер нь бол хамгийн чухал зүйл бол бид нар одоо фонтын загвар дизайн хэлбэр одоо хэрхэн ямар том жижиг хэмжээтэйгээр шийдэх вэ гэдэг бол хамгийн чухал зүйл. За ингээ бүгдээ сэтгүүлийнхаа нэрийг тавьчлаа. Загвар гэдэг. За тэгэхээр хүн бүхэн ерөнхийдөө энэ сэтгүүлийг мэднэ гэж үзэж байгаа учраас одоо сэтгүүлийн нэрийг заавал урд нь гэж тодорхой шаардлага байхгүй. За магадгүй сэтгүүлийн нэрийг урд нь гаргах шаардлагатай гэж үзвэл бид нар бас хувилж аваад за тэгээд маска бүгдээр invert хийж эргүүлээд за тэгээд энийг магадгүй overlay ч юм уу. За бүдгийн урд нь харуулах бол магадгүй white ч юм уу. Иймэрхүү байдлаар бас бид нар гаргаж өгч болох юм. Аль эсвэл за overlay мөн гайхалтай байж болно. За баг зэрэг багсгаад за иймэрхүү байдлаар өгч болж байна. За тэгээд одоо бүгдээ сэтгүүлийнхаа бас текстүүдийг нэмж оруулъя. За тэгэхээр бүгдээ эндээс харах юм бол за иймэрхүү текстүүдийг оруулж болох нэ гэд би одоо бэлдсэн байна. За мэдээж сэтгүүлийн дугаар он сар өдөр орох шаардлагатай. За тэгэхээр он сар өдрийг бол энд ингэж тавья. За тэгэхээр өмнөх одоо нэр болон фонтнуудаа бид ингэж хөрвүүлж өгөх хэрэгтэй. За титл. За титлгээ бүгдээр ингэж ажиллаж байна. За тэгээд сэтгүүлийн нэрийг он сарыг за нэг магадгүй харчмал жоохон жижигхэн болгож аваад за уртасаа тэнцвүүлээр та 2016 оны за 8 сарын 20 гэх юм уу тийм ээ. За ингээд 08 за энэ донд магадгүй юм төшөө зураастай байж болох юм. За тэгээд сэтгүүлийн энэ манай он сар өдөр учраас алуулах нарийн зураасаар бичигдсэн текст байвал зүгээр. За тэгэхээр иймэрхүү байдлаар. За ард нь магадгүй номерыг тавьж өгч болох юм. Аль эсвэл бүгдээ бас нэг хувилж аваад эдэлтэн номерыг тавьж өгч болох юм. Дугаар 138. За заавал дугаар их бүгдээ нэг жагт гэдэг ингээд тэмдэглэж болно тийм ээ. Нэг дугаар гэж илэрхийлэгддэг. За эсвэл энэ тус өөр салангууд харагдаад байгаа бол бид энэ хард ч юм уу. За ингэж хэвлээд тавьж өгсөн ч болно да. За одоо бүгдээ харцгаая. За тэгэхээр одоо бас текстүүдээр олж өгье. За жишээ нь 2017 оны шинэ загвар. За энэ текстийг бүгдээ за магадгүй навцаа ч юм уу. За тэгэхээр энийг бүгдээ мастергийн болт болгож өгье. За тэгээд 2017 гэдэг нэр нь авчаад
зэрэг томруулад за оны шин загвар Түг ингэж цуулаад 2017 оны шин цагаар. Ийм хөө байдлаар магадгүй дээр нь байгаа том тексттэй нарийнх нь авчиж өгч болох юм. 2017 оны шин цагаар. Бидний текст уншигдахгүй байгаа бол за ийм хөнгөр оруулах юм бол бас гомсог харагдана. За групп чинь 2017 нэрлэж өгдөг. За дараагаар нь хөгжим бидний амьдралд гэж юм тийм ээ. За энэ текстийг магадгүй энд сайн шавж гэхээр за энэ текстийг бол харин цагаанаар сарлаараа л үгүй. За сарлаараа өгөөд бүтээрээ. За мэдээж гарчигнууд маань бол сэтгүүл дээр хамгийн онц сонирхолтой гэсэн одоо хэсгүүдийг түүж тавьсан байх хэрэгтэй. Тэгэхээр одоо уншигчдад одоо сэтгүүлийг авах сэтлийг одоо сонирхлыг төрүүлж өгөх байна. За хөгжим бидний амьдралд гэдэг. За сэтгүүлийн текстийг өчигдөл бас заавал тийм гэсэн бас шаардлага байхгүй, тийм учраас хаанч та өөрсдийнхөө текстийг хүснээрээ тавьж болно. Хамгийн гол нь эмгэгцтэй замраатай цэвэрхэн харагдаж ах хэрэгтэй гэдгийг л анхаарах хэрэгтэй. За ямар ч сан бүх текстүүдийг бид нар оруулж ирээд тавиад харж үзье. За сэтгүүлийн нүүр бол ерөнхийдөө маш энгийн амархан учраас бүтрэн дээр нэх бас удаад яах вэ? Магадгүй текстийг за мөн ингэж болно бүгд бас. За энэ дээр нэг layer нэгээд за энд ямар нэг энэ өнгөөр ч юм уу бүгдээрээ дүүргчээ. За тэгээд бизнес гэдгийг улаад нэг салгаж өгөөд нэг бүр black ч юм уу бүр том зузаан бүдүүн фонт болгоод за тэгээд цагаан өнгөөр дөрвөж өгөөд бизнес гэдгийг энэ дээр тавьчих. За тэгээд эрхлэгч үсгүйчүүд бизнес эрхлэгч үсгүйчүүд. За тэгэхээр магадгүй энэ текстийг бүгдээрээ багасгаж өгөөд тэгэхээр заримдаа бид нар бас ингэж болно. И хэсгийн дээдлийн цартаг энэ төр гээд тулаад саад болоод байвал бас энэ цартгийг бүгдээрээ ингээд та маскта даалгуулах чинь. За тэгээд ер нь бүгдээрээ фоллоуинг түлээр татгш нь цэвэрхэн цартаг хийж өгч болно. За ийм шүү байдлаар ийм шүү байдлаар хийж өгч. За тэгээд энэ зартгаа энэ хоёр layer хамтдан сонгоод link layer гэх юм бол ажил layer-ыг хөдөлгсөн хамтдаа хөдлөн. За ийм шүү болж. За ингэм бол бас дэшигээ толгож ямар нэг юм гэж тавихад саад болохгүй цэвэрхэн болж ирдэг. Тэгэхгүй бол зартыг заримдаа ингэ тэглээд асуудал болдог. За тэгэхээр бизнес гэдэг үгээ одоо магадгүй том тод цагаанаар биш энэ дээр маск хэлбэрээр оруулж өгч бас бүгдээрээ болох юм. За тэгэхээр бизнес дээр контрол дараад select хийчихье. За тэгээд энэ дээр бүгдээрээ маск үс гэдэг.
Энэ layer биш үү тийм ээ. За энэ layer дээр тэр маск үсгэж. За тэгэхээр мэдээж маск маань яг сонгогдсон хэсгээр тархичин. Тэгэхээр invert хийгээд за ингэх юм бол цоорч харагдах нь. За заавал ингэхгүйгээр бид нэр за маск нэр маус хоёр дараад delete layer mask. Альсвал бид нэр энэ текстийн хангийг артлын хангад ижлэн болох юм бол бас за байж болох нь байна. За тэгэхдээ цагаан дээр нөө харах хэрэгтэй. Гинт бас огцом хорц өнгө оруулж ирж болохгүй. За тийм учраас энэ нь бол ерөн дээр байна гэж үзэж байна. За тэгэхээр бүх фонтууд бас заавал нэг ижлэгэн байх халбгүй. Гэхдээ хэтэрхий олон фонт ус олж болохгүй. За яг магадгүй бүр сурталчилгааны байх юм бол бас олон фонт олж болно. Гэхдээ ерөнхийдөө энэ загварын дизайны талын юмнууд бол ер нь их олон фонт толохгүйгээр бол ажиллах зүгээр гэдэг. Жишээ нь магадгүй оны шин загвар гэдэг жоохон бичмэл хэлбэртэй болгоё гэж бодох юм бол жоохон тийм загварлаг суултал гэж юм уу болгож өгч болно. За мофон сансын италикос нэлийн дэжгүй бичмэл дүүлбэртэй харагддаг. За иймэрхүү ч юм уу. За эсвэл бүх хэсгийн том биш. За зөвхөн байна тийм ээ. За энэ дээр юм да. За иймэрхүү байдлаар хийж болж байна. За дараагийн текст нь уцас сонгох зөвлөгөө өгч. За ямар тач бүх текстүүд энийг нь оруулаад яриа тийм ээ. За тэгэхээр энэ дугаар арчиг ансар өдөр за энийг адрес ч юм уу тавьчих. Гэх юм уу тийм ээ. За тэгээд хүчин бидний амьдралд энэ нулан энэ гурван маань нэг групп төрүүлчихье. За бизнес. За энэ лэр марх хэрэгтэй. За ингээд. За мэдээж би ингэж ангилахгүй бол замбраагүй харагдана. За заавал бүх текстүүдээ бас ингэж одоо биеийн хэлбэрийн гадуур байлгах шаардлагагүй. Бас заримдаа ингээд давуулаад оруулаад ирсэн байж болно. Ямаа түн текст онмор лэн хар хөрөнгөтэй байж болох юм. За дараагийн текст нь. За одоо дараагийн текстийг өдрөө recommendation тавь. Чочны ярилцлага. За тэгээд энд нь магадгүй нэр нь бас бичлэх юм тийм ээ. За энэ баяраач гэх юм. За тэгвэл нэр нь бадрыг өөр өнгөтэй байх хэрэгтэй. Арай хартаа. Мөн тэгээд бас болт ч юм уу. Байж өгөл зүгээр. За текстүүдийн хоорондох цай маань нэлээд холтой байгаа учраас бадрыг арьтуулж өгье. За нэг группч. За зочин ч мөнгө нэрлэж өгдөр. За энэ нэрийн баг зэрэг тослуулж. За тэгээд дараагийн текст нь хамгийн загварлаг дуучин. За өдөр энэ дээр арай өөр фонт өгье.
За Offense Extra Bolt. Миний загварлаг дуучин. За бид нар бас player style дээр мод баг зэргийн сүүдрээ өгч болно. За гэхдээ сүүдрээ бид нар яг сүүдрээр нь биш. Цагаан өнгөтэй. За size уу сарнилахгүй. Ойрхон. Баг зэргийн ташуудаа иймэрхүү байдлаараас өгөх юм бол их гоёмсаар харагдана. Маш бага хэмжээний stroke өгч үзье. 1 пиксель. За юм дэш болж байна. За мөн энэ layer дээрээ ч бас бүгдээрээ хөгжим бидний амьдралд одоо мөр хоорондын зан нэвтрэх холбоотой учраас бүгдээрээ баг зэрэг масаж өгье. За гэхдээ зарчдгийг бас тийш нь болгож болохгүй. За хүсвэл бас энэ зарчдгийг бид нэр одоо төвшин оруулж үзүүлж болно. За мөн энэ дээр ч бас адилхан бүгдээрээ. За гэхдээ ягаан гөр өгж үзье. За тийм үү дахиад давхар сүдэртэй байж болох юм. За энэ цагаан өнгөтэй multiply биш ингийн normal size гоо. За 133. Аймруу байталтайгаар. За эсвэл бүгд энэ дээр шууд цагаан өнгөтэй харж үзье. Цагаан өнгөтэй байх уу? Бүгдээрээ ийм байх уу? Магадгүй гэртээ төгөөд иймэрхүү жигд биш гэртэнтэр. За иймэрхүү байдлаараас өгчлөх юм аа. За гэхдээ цагаан маань арай хол болсон байна. Тийм учраас нэг баг зэрэг артуулж өгье. Талсуудын нэрийн байрын бүгдээрээ сольж болно. Дээр нь оруулаад нэг жоохон цаашлуулад нэг шоо артуулад нэг шоо жоохон цаашлуулад за цагаан цаанаас энэ юм шиг байна. Гэхдээ баг зэрэг артуулж өгдөг. За иймэрхүү баталтай ч юм уу. За хөгжим бидний амьдрал гэж байгаа учраас тийм ээ. За эсвэл энэ ягаан арай хэтэрхий цогцохгүй тод харагдаад байгаа бол бид энэ саарлаас арай гүнзгий харт өгөөд арай цэвэр төгөөд арай харт өгөөд аймруу байдалтай ажиллах заавал цагаанаас байхгүй. Эсвэл цагаан бүр энэ 4 пиксел гэж байгаа бол магадгүй энэ бүр 5 пиксел ч юм уу 6 пиксел дөнгөж зогтод дээ. За тэгээ positive зэрэг ахтай. Иймэрхүү байж болох юм. За тэгээд энийг өшөө жоохон тод гүнзгий хурц болгож өгвөл зөв юм шиг байна. За болж байна. За өшөө текст байна. За фото медаль. За мэдээж энэ медалийнхаа нэрийг оруулж өгөх хэрэгтэй. Яа медалийн нэрээ тэрэ энд оруулж өгье. За нэг bold light ч юм уу. За medium болгоч. За жижигхэн байх хэрэгтэй. За тэр медалийн нэр энд байгаа байлаа.
За нэр байхгүй. За нэрийн сайн мэдэхгүй учраас бүгдээ энэ дээр. Тэгвэл Alice. За ингэдэгч. Намайг нэг жоохон том нэг бааз зэрэг жижиг. За иймэрхүү байдалтай байж болох юм. За тэгэхээр ховд сонгох зөвлөгөө гэдэг маань бааз зэргийн онцгой харагдаад байна. Тийм учраас бүгдээрээ энэ өнгийг өөрчлөөд цавир болгоч. За тэгээд layer style өгөөд layer style дээр бүгдээрээ drop shadow. За нэг болохоор эрснийх нь нэлийн баруун өнгнөөс тод болгоод өгч. За тэгэхэд маш нарийнхан нэг саарл хүрэн бордоо хүрээ хүлээж. Энэ opposite. За энэ маань жоохон цаашаа аймархуу байдалтай байж болох юм байна. Тэгэхээр зөвлөгөө гэдгээ бүгдээрээ бүр бүдүүн болгоод томруулж болж байна. За тэгэхээр нэг 26 ч юм уу 30 ч юм болгоч. Араас за иймэрхүү байдалтай. За дараагаар нь бүгдээ 2017 оны шинэ загвар гэдэг маань жоохон онцгой харагдаад байгаа юм шиг санагдаад байна. За тэгэхээр энэ бүгдээ бүдүүн болгоч гэсэн юм байна. За тэгээд энэ дээр бас тэр 2017 дээр иймэрхүү вектор олж болно. За гэрэт юугаараа бид фэнт хүлээрээ иймэрхүү давлгаас хэлбэртэй. Ингээд зөв энэ дээр ямар нэгэн өнгө өгье. За энэ өнгийг бол арай цайвартаа өнгө өгөөд за тэгээд энэ дээр маск үсгээд маска бид нэр энэ градиентийнхаа хар цагааныг аваад баг зэргийн тоош аваалтгууд за энэ лайнер байх хэрэгтэй байдаг. За иймэрхүү байдалтай. За тэгээд энэ дээр clip mask буюу alt control бүндэн дараад за иймэрхүү моруулж өгч болж байна. Энийг control O гэдэг illustration гэх мэт нэр арай өөр өнгө өгч болох уу. За онцгой байна. За control O-гаас баг зэрэг цайруулах юм ажиллах юм байна. За иймэрхүү байдлаар 2017 оны шинэ загвар. За. Иймэрхүү байдлаар бид сэтгүүлийн нүрийг хийх нь байна. За ингээд энэ удаагийн хичээл маань өөр өндөрлж байна. Дараагийн хичээлээр бүгдээрээ уулзцгаая.